Ирээдүйн сангийн хувьд бол мэдээж үндэсний баялагын сангийн тухай хууль болон түүний дагаж мөрдөгчормын тухай хуулийн дагуу 2030 он хүртэл амарч байсан өөр зүйлээр зарцуулахыг хориглосон. Тэгэхээр энэ бол энэ хүрээндээ одоо зөвхөн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанууд хийгдэж байгаа. Холбоотой хууль журмууд дээр яг үндсэн зарчим нь бол найдвартай, хөрвөх чадвартай байх нөхцөлийг хамгийн түрүүнд хангах. Дараа нь энэ хоёр хангагдсан тохиолдолд энэ нөгөө эрсдэл өгөөжийн зохицтой төвшөнд хангах энэ хөрөнгөний удирдлагын бодлогыг гаргана гэдэг энэ зарчмаар ерөнхийдөө сангийн ам холбогдох тооцоо судалгаануудаа хийгээд засгийн газрын тогтоолуудын дагуу хөрөнгөний удирдлагын бодлогуудаа баталдаг. Одоо хамгийн сүүлд бол 25 онд 72 дугаар тогтоолоор энэ хөрөнгөний удирдлагын бодлогыг баталсан. Тэгээ энэ хүрээндээ бол шаардлагатай тохиолдолд Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж болно гэдэг энэ үндэсний баялагын сангийн хуулийн заалтын хүрээнд Монгол банктай ирээдүйн сангийн хөрөнгөөс Төв банк нь гадаад улсуудад хадгаламж байршуулах гэрээ гэдэг энэ гэрээг өнгөрсөн оны 2 дугаар сард байгуулсан. Тэгэхээр $1 байх нөхцлөөр ингээд нөгөө хадгаламжийн хилцэл байгуулах энэ хүсэлтүүдээ бол сангийн амнаас тодорхой давтамжтай ирүүлдэг. За одоогийн байдлаар бол нийтдээ 12 удаагийн хилцэл байгуулснаас 5 хилцэл нь идэвхтэй одоо үлдэгдэлтэй байж байна. За өмнөх энэ байгуулсан хилцлүүдийн хувьд бол бенчмарк хүн Монгол банкны харилцдаг энэ гадаад улсуудын төв банкудаас санал болгож байгаа яг адилхан энэ хугацаатай хадгаламжуудын өгөөжөөс баггүй байна гэдэг энэ үндсэн бенчмарк. Тэгэхээр энэ хүүгээрээ одоо хадгаламжаа байршуулад ингэ явж байгаа. Өнгөрсөн хугацаанд байршуулсан хадгаламжуудаас бол одоогийн байдлаар 1 жилийн хугацаанд нэг 40.7 сая $10 хүүгийн орлого олсгосон байж байгаа. Энийг улирлалт нь ингээд дахиагаад аваад үзэх юм бол нэг 12-аас 14 сая $10 хүүний орлого улирал болгон ингээд хоригдлогдаад ингээд цуглараад явж идэг. Тэгэхээр эндээс өгж ин ингээд харах юм бол дунджаар нэг садаа $413 сая буюу жилийн хүний өгөөж нь 414% хүүний өгөөжтэй ингээд хадгалагдаад явж байгаа. За одоогоор бол ирээдүйн сангийн хүрээнд бол нийтдээ 2 дугаар сарын эцсийн байдлаар бол тэрбум $533 сая яг Монгол банкнд хадгаламж хэлбэр байршуулсан. За энэ нь бол нөгөө хууль заасангийн нөгөө хөрөнгө хөрөнгөлүүлж байгаа энэ их усрүүдээсээ мөн дээрээс нь нэмээд 25 оны 2 дугаар улирлаас хойш хөрөнгө оруулалт байрсны хүүний өгөөжийн орлогоор ингээд давхар хариуцагдаад одоо ингээд эцсийн байдлаар үлдэгдэл нь бол 2 дугаар сарын байдлаар тэрбум $533 сая $тай байна.